Таны хүүхэд наснаас нь үлдсэн хамгийн тод сайхан дурсамж юу вэ? За ер нь бол тэгэл нэг 7 8 дугаар ангиасаа би сакс тоглодог. Саксанд их орхотой болсон. Тэгээд бас нөгөө юмыг хязгаар бас тэгж дуртай байдаг гэсэн юм лөө. Миний бөөр багд өвдөд. Тэгээд нуурдаг хүүхдээсэн. Тэгээд тэр үед яг нөгөө соёлын ордонд нуурж байхдаа нөгөө нууралтын хувцастай байж байгаа даарад бөөрөө өвдөгцсөн. Тэгээд аав маань өөрөө эмч хүн байсан болохоор их сайхан эмчлээд. Тэгээ намайг нөгөө нэг биеийн тамирын хичээлд оруулахгүй юм юутай байдагс. Тэгэнгүүт найз нараа одоо миний найз нар болохоор саксны одоо тэр сургуулийн шгшээгийн тоглогч нар байсан болохоор тэд нэрээ саксны тоглолтондоо явна. Тэгэл тэр үеийн саксны шийд чинь бол сайхан шорон дээр биш тэ нэг ингэ шийд ягаал тэгэл нэг бөмбөг бол ёстой нэг авсаацсан тийм сайхан бөмбөгөө ягаал тэгэл сакс тоглодог байсан. Тэр маань ер нь хамгийн их бодогддог шүү тий.